Сайн байцгаана уу хүндэт үзэгчдээ шинэ шилдэг санаачлага бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаарх мэдээллийг хүргэдэг сая санаа хөтөлбөрийн ээлжид дугаар танд хүрч байна. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтийн тээврэд 800 гаруй автобус иргэд та бидэнд үйлчлэн үйл ажиллагаа явуулдаг байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд нийтийн тээврийн салбарт 200 гаруй автобусыг шинээр авах шаардлага байгаа. Энэ чиглэлийн бас худалдан авалт тендерийг зарлана гэдгээ бол албаны хүмүүс мэдгдсэн байгаа. Тэгвэл бид автобус нийтийн тээврт явж байгаа автобус троллейбусыг заавал гадны орноос импортлон авах биш, дотооддоо энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж байна уу гэдэг асуудлаар энэ удаагийнхаа дугаарыг бэлтгэж байна. Тэгвэл автобус үйлдвэрлэлийн чиглэлээр, автомашин үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлээд нэг жилийн ойч хүрээгүй байгаа шинэхэн үйлдвэр болох Экобус компани дээрээс энэ удаагийнхаа нэвтрүүлгийг бэлтгэн танд хүргэж байна. Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг монголчууд зөвхөн хувцас, бүс бараа болоод хүнсний салбараас гадна автомашин, троллейбус, автобусыг бид өөрсдөө үйлдвэрлэж дотооддоо үйлдвэрлэсэн автобус нийтийн тээврийг хэрэгслээр зорчих боломжийг олгож чадах юмаа гэдэг зүйл юм бол амьд жишээ болсон. Экобус үйлдвэрийн дээр бид бол ирээд байна. Тэгэхээр яг одоо үзэгч таныг Экобус үйлдвэрийн ерөнхий инженер Жамцтай бас уулзуулж байна. Тэгэхээр үзэгчд бас гайхаж байгаа хэлбэл монголчууд өөрсдөө бас автобус үйлдвэрлээд байна гэхээр бас зарим хүн магадгүй мэдгүй гэж магадгүй яг танаа өдрөө хэдэн оноос эхэлж үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн хугацаанд бас хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүнийг бас үйлдвэрлээд байна. Манай үйлдвэр 2 дахь удаага төрсэн байгууллага гэж хэлж болно. Цахилгаан тээвэр компани дээр нийслэлийн өмчт компани шүү дээ. Тэнд троллейбусны үйлдвэрлэл, цахилгаан машины үйлдвэрлэлийн чиглэлээр манай хамт олон ажиллаж хагаад сүүлд хувийн компани олж Номин холдинг компанитай хамтраад тэгээд автобусны энэ Экобус автобусны үйлдвэрийг байгуулсан байгаа. Автобусны энэ шинэ үйлдвэр маань бол 2014 оны 1 сараас эхэлж ажиллаж байна. Энэ хооронд бол бид нар үйлдвэрээ барьж босгох, тохижуулахаас гадна 10 автобусыг үйлдвэрлээд одоо дараагийн цуврал арга болох 20 дахь машины цуврал гэсэн үг шүү дээ. Энэ үйлдвэрлэл маань эхэлж байна. Энэ яг цаг хугацаанд яг энэ үед таарж ирсэн нь бол бас биднүүдэд их сонирхолтой цаг үе гэж хэлж болохоор байна. Тэгэхээр үзэгчид бас санаж байгаа хөө энэ жилийн хувьд хүүд 7 худаг дээр маш олон бүтээн байгуулалт хийсэн. Тэрний дундаас цахилгаан жижиг оврын автомашинаар бас өндөр настай хөгжлийн бэрхшээлтэй болоод хүүхдтэй хүмүүст бас үн төлбөргүйгээр үйлчилж ясныг бас зарим хүмүүс бас үйлчлүүлж үзсэн баг. Тэгвэл яг тэдгээр бага оврын автомашиныг бол Экобус компани хамт олон бас үйлдвэрлэсэн байгаа. Тэгэхээр тэр жижиг оврын автомашинаас гаднаас өнгөрсөн хугацаанд троллейбус, нийтийн тээврийн бас автобуснуудыг үйлдвэрлэсэн гэж байна шүү дээ. Ер нь яг дотоодод энэ чиглэлийн автомашин үйлдвэрлэхэд ер нь орчин нөхцөл нь яг өнөөдөр бүрдэж чадсан байна. Өнгөрсөн хугацаанд ер нь үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй асуудлууд юу тулгарч байна? Автомашин үйлдвэрлэл бусад орнуудад яг л биднүүдийн явж ирсэн тэр замаар л хөгжсөн байт юм байлээ. Бид нэр бусдын туршлагыг бол сайн судалж байгаа шүү дээ. Тэгэхээр 2006 оноос анх санаанд гараад 2008 онд одоо 800 жилийн ойгс бид нэр тэмдэглэж өнгөрсөн шүү дээ Чингисээ. Тэр үед эхний 2 троллейбусыг монголчууд манай монгол инженерүүд маань санаачлаг гаргаад тэгээд ажилчдтайгаа хамтраад үйлдвэрлэсэн байдаг 2 машиныг. Тэгээд ер нь боломжоор юм байна гэж үзэжсэн тэр үед цахилгаан тээвэр компани нэлээд хүнд байдалд орсон л да. Тэр нь юунаас болж хүнд байдалд орсон гэхээр сэлбэг Оросын холбооны улс гэж бидний ярьдаг тэр зөвлөлт холбоот улс гэж байх үеэс троллейбусны үйлдвэрийг Монголд байгуулад тэрний сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж бүх зүйлсийг зөвлөлт холбоот улсаас хангадаг байсан. Ардчлал болсноос хойш бид нар өөрсдөө бие дааж амьдрал авч явах шаардлага гарсан. Яг энэ үед бол яг энэ байдал маань бас цахилгаан тээвэр компаниг тойрж өнгөрөөгөө дайрсан. Энэ нь бол сэлбэгэн дээр хамгийн түрүүлж мэдрэгдсэн. Дээр нь бол санхүүгийн хувьд хэцүү болж ирсэн. Ер нь бид нэг гарц олохоос өөр замгүй байдалд орсон. Энэ бол бидний урд нь хийгээд үзсэн нэг 2 машин байгаа. Тэрэн дээрээс дахиад сэлбэгийн энэ хүндрэлтэй байдал, дээр нь санхүүгийн байдал гэдэг ер нь ямар нэг юм хийж санаачлал гаргахгүй бол болохоо байлаа гэдгийг мэдэрсэн учраас цахилгаан тээвэр компани хамт олон бол ер нь 3 дахь машиныг гаргая гэсэн санаа гарсан.
Энэ 3 дахь машин нь бол G800T гэсэн солонгос машины автобусны кузовн дээр хийсэн троллейбус байсан. Ингээд 3 дахь машиныг хийсний дараа бид нэр Оросын холбооны улсаас сэлбэг авах явдал бол гайг болоод ирсэн. Тэгээд манай инженеруудын хийсэн оюуны бүтээлүүд бас засаг төрдөө үнэлэгдэж эхэлсэн. Биднүүд энд бол маш их урамссан. Тэгээд нэг 10 хэдэн троллейбус гаргасны дараа бол нөгөө эдийн засгийн хүндрэл гэдэг зүйл маань бол байгууллагын хувьд гайг болж ирсэн. Энэ бол яг гэхээр биднэрт маш их урамыг өгсөн л доо. Ер нь болох юм байна. Сэлбэгийн хувьд ч тэр бас шинээр машин хийж болох юм байна гэдгийг бол ойлгосон. Тэгэхдээ бид нэр дөнгөж эхэлжээс учраас мэдэхгүй чадахгүй зүйл бол асар олон байсан. Дээр нь ашиглалтын байгууллага, үйлдвэрлэгч байгууллага болохын болж өөрчлөгдөхийн тулд маш олон менежментийн гаргалгаануудыг гаргаж ажиллах шаардлага гарсан юм. Яг автобусны чиглэлээр автомашины чиглэлээр энэ үйлдвэрлэл явуулахад бол мэдээж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамгийн гол хүчин зүйл бол түүх хийдийн асуудал байгаа шүү дээ. Яг тоног төхөөрөмж одоо автомашин хийж байгаа энэ жижиг хэрэглэл тоног төхөөрөмжийг өнөөдөр яг дотооддоо үйлдвэрлэж байна. Эсвэл нийт одоо ашиглаж байгаа тоног төхөөрөмжийнхаа хэдэн хувийг гаднаас авч хэдчнээ хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Цаашид бас монголчууд заавал импортын тоног төхөөрөмж жижиг хэрэглэлийг авах биш өөрсдөө бас үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломж байгаа гэж бас сонсч байсан л да. Тэгэхээр энэ автобусны үйлдвэрлэлд дагаад 20-од үйлдвэр хөгжих боломжтой гэсэн тооцоож бас байдаг юм билээ. Энэ талаар та яаж? Бид нэр саяхан автомашин үйлдвэрлэл технологийн паркинг санаачлагыг гаргахаар шийдээд яамандаа хандаж байгаа. Энэ бол бидний 2 дахь одоо давалгаа гэж хэлж болох байх. Яагаад гэвэл улс орон даяараа энэ ажилд чинь оролцох ёстой шүү дээ. Тэгжээд сайн зүйл бий болно. Энд 3 үндсэн юм байд юм байна лээ. Тэр нь яг гэхээр нэгдүгээр бидний мэрэгсэн тэр зүйл болох технологийн зүйлүүд тийм ээ. А хоёрдугаарх нь бол санхүү хөрөнгө мөнгөний талынх. А гуравдугаарх нь бол төрийн дэмжлэгтэй заавал явдаг тэр зүйл болох хууль эрх зүй, татврын орчин гэдэг ийм 3 зүйлийг ерөөсөө аль нэг нь л орхитуулах юм бол энэ үйлдвэрлэлд энэ санаачлах цаашаа явдгүй юм байна. Тэгэхээр нэгэнт бид нар 2 зүйлийг бол шийдэх гэж оролцсон байна шүү дээ, тийм ээ. Хөрөнгө санхүүгийн шийдэх гэж оролцсон байна. Бас хууль эрх зүй орчныг сайжруулах гэсэн биднүүд бас хувь нэмрээ оруулсан юм. Яагаад гэвэл автомашиныг үйлдвэрлэх чинь стандарт гэж нэг зүйл байгаа шүү дээ, тийм. Оронд бол өөр байсан зүйлүүд сүүлийн үед олон улсын нэгдсэн стандартууд бий болсон. Ялангуяа бидний энэ нэлээд сайн мэрэгжээд байгаа энэ троллейбус автобус маань бол маш өндөр стандарттай. Ганц нэгэн стандарт биш, бүр айгүй олон стандарттай байдаг. Энэ стандартыг л бид хэрвээ биелүүлж чадахгүй бол үйлдвэрлэгч болох ямар ч боломж байхгүй. Тэгэхээр орчин үед бол тэр автомашин үйлдвэрлэгчд маань бол бүгдийг хийхэ болсон. Бүгдийг хийх шаардлагагүй гэж үздэг болсон. Хэн нь аль хэсгийг илүү сайн хийж гэн тэрийг л хийж яадаг. Тэрнээсээ тэр үйлдвэр нь одоо аль улсынх байна, хэнийх байна гэдэг нь хувийнх байна уу, улсынх байна уу гэдэг нь хамаатай бус. Тэр бол ерөөсөө технологиг дээд зэрэг нэвтрүүлээд дээд зэргийн технологитой тийм үйлдвэрлэлийг явуулж чадж байгаа. Тэр газраас бүтээгдэхүүнийг аваад тэгээд үндсэн угсралтын ажлыг хийдэг тийм үйлдвэрүүд л дэлхийд даяар бий болчихлоо шүү дээ. Одоо Toyota-гийн үйлдвэр гэхэд хэдэн 10,000 үйлдвэрийн цогц гэж ойлгож болно. Toyota-гийн өөрийнх нь үйлдвэрлэдэг маш олон зүйлүүд байдаг. Гэвч өөрсдөө үйлдвэрлэлүүд маш олон зүйлүүд бас байдаг шүү дээ. Манай үйлдвэр ямар ч ялгаа байхгүй. Бид нэр өөрсдөө чадж байгаа зүйлийг өөрсдөө үйлдвэрлээд чадахгүй зүйлийг үйлдвэрлэх гэж явдаггүй. Жишээ нь тоорносны систем гэхэд бид нар үйлдвэрлэхгүй. Одоо манай энэ шинээр угсарч байгаа автобусан дээр гэхэд урд талын тэнхлэг нь хавчдаг тоормстой, хойд тал нь тэлдэг тоормстой тийм машин бид нэр хийж байгаа шүү дээ. Тэгэд бид нэр энэ тоормсыг бол шууд үйлдвэрлэгчээс л авдаг. Тэрнээс бол бид нэр энийг үйлдвэрлэх гэж явахгүй. Монголчууд маш сайн тоормсыг хийх юм бол бид мэдээж тэндээсээ л авч ил таараа шүү, тийм ээ. Тэгээд сүүлийн үед бид нэр сандал, гэрэл дохио, хогийн сав гэхтэл одоо манай машин болгонд байгаа шүү дээ. Хогийн сав хийж чадахгүй монгол хүн гэж байхгүй.
Тэгээ бидэнд дотооддоо үйлдвэрлэх боломжтой зүйлсийн жагсаалтыг гаргаад тэрийг ил тод нээлттэй зарласан байгаа. 10 хэдэн төрлийн юм гарч ийлээ. Дээрээс нь бид нэр бас шассины үйлдвэрлэлд ялангуяа арал гэж нэрлэдэг арамны үйлдвэрийг олвол биднэд үйлдвэрлэхээр бэлтэж байгаа. Энд бол хөрөнгө оруулалт мэдээж орно. Гэхдээ нөгөө гаднаас авдаг юмны маань хэмжээ багасна шүү дээ, тийм. Жин багасна. Биднүүдийн зөөдөг контейнерын тоо хэмжээ, цөөрн гэх мэт чинь олон зүйл байдаг. Тэр болгон чинь яах вэ гэхээр бүгдээрээ ард талдаа мөнгөөр илэрхийлэгдэж байдаг. Тийм. Тэр болгонд гаргадаг нөгөө доллар чинь л одоо дотооддоо үлдэнэ гэсэн үг шүү дээ, тийм. Тэгэхээр Экобус компани одоо яг үйлдвэрлэлээр бид ирсэн байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар Экобус компанийн хувьд бол Экобус G800T загварын бол автобусыг бас үйлдвэрлэж эхэлсэн байна. Тэгэхээр энэхүү G800T загварын энэ автобусны хувьд бол Евро 4 зэрэглэлийн автобус байгаа. Тэгэхээр яг энэ чиглэлийн энэ төрлийн импортын автобус бол өнөөдөр манай улсад бол 120-оос 220 мянган долларын үнэтэйгээр бол орж ирдэг бол яг дотоодод үйлдвэрлэсэн Экобус компани автобус бүх одоо зардал болоод ашиг бүх зүйлээ шингээгээд эцсийн дүн нь бол 90 мянган ам долларт гарах юм болцоотой байгаа. Тэгэхээр өнөөдөр төр засгийн зүгээс яг үйлдвэрлэлийг дэмжин, үйлдвэрлэгчдийг дэмжин гэж байгаа ч гэсэн хууль эрх зүй татварын орчноос гаднаас дотоодод яг нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд тоног төхөөрөмжөө болон бааза шинжлэхтэй дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр шинжлэх юм бол энэ нь бас үйлдвэрлэгчид томоохон дэмжлэг болохоор төр засаг бас энэ чиглэлд анхаарлаа хандуулах шаардлагатай байгаамаа. Тэгэхээр Экобус компани одоо хувьд бол үйлдвэрлэл нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилдээ бол 120 автобус үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгаа. Тэгэхээр яг одоо үзэгчтэй нэг Экобус компаниас ухсрагч инженер Ням Дэмбэрэлтэй уулзуулж байна. Тэгэхээр танай үйлдвэрлэлийн хувьд одоо яг нэг автобусыг яг эхнээс нь ахуулаад эцсийн шат хүртэл нь бүтээгдэхүүнийг бэлэн бүтээгдэхүүн болгоход хичнээн шаардтай ажиллагаар хэдийн хэмжээний хоногт автобусыг үйлдвэрлэж чадах вэ? За бид нар хамгийн эхлээд автобусыг үйлдвэрлэхийн өмнө бол тухайн автобусныхаа загвар дизайныг гаргаад тэгээд үйлдвэрлэх технологиудыг боловсруулад тэгээд тухайн эдэнгүүдийг үйлдвэрлэх шаардлагатай техникийн ажлын зургуудыг боловсруулад эхний ажил зохион бүтээлтэй ажлууд маш их хугацаа зарцуулагддаг. Тэгээд бидний хувьд бол ерөнхийдөө шинжлэх ухааны технологиос бол төгссөн залуучууд ажилладаг. Тэгээд одоо нөгөө компьютерийн зургийн програм дээр автобусыг бодит хэмжээгээр нь зураад бүх тэн дээр анализуудыг хийж үзсний үр дүнд одоо ачааллын тооцоо байна. Жишээлбэл тухайн одоо автобус маань хөдөлгөөнд оролцоо явахдаа аюулгүй байдлыг хэр хангах уу те ачаал бүх юмыг тооцож үзсний үндсэн дээр тэр үйлдвэрлэх технологиуд ажлын зүгүүд бэлэн болдог. Тэгээд тэрнээс цаашлаад одоо зураг технологийн дагуу үйлдвэрлэл явагддаг байгаа. Тэгээд анх автобус маань одоо гаднаас манайх шасси бүтнээр нь авдаг. Тэгээд шасси эхний пост дээр шасси орж ирээд одоо будгаас бүрэн гартал 24-өөс 26 хоногийн хооронд бүтэн автобус гардаг байгаа. Тэгээд дотооддоо манайх чинь автобусны кузовыг 100% үйлдвэрлэж байна. Пластик хэсгүүд болон тийм хунцраг хэсгүүдийг бас өөрсдөө үйлдвэрлэж байна. Тэгэхээр энгийн үзэгчдийн хувьд бас яг мэрэгжлийн томьёог бас төдийлөн ойлгохгүй байж магадгүй. Одоо яг танах бол эхний ээлжинд 10 автобус үйлдвэрлэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр үүнээс гадна бас хөдлөн одогт яг хэрэглэгчдэд хүргэсэн цахилгаан автомашиныг бас танай өдөр үйлдвэрлэсэн байгаа. Яг энгийн бас нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэдийн хувьд автобусанд үйлчлүүлэхдээ за энэ Монголд үйлдвэрлэсэн автобус байна. За энэ импортороо үйлдвэрлэсэн автобус байна гэдгийг ялгах тийм танах мэдээж бас илүү дэвшилтэт технологи, шин санаануудыг бас бүтээгдэхүүндээ тусгасан гэсэн шүү дээ. Эдийг бас үзэгчдэд таних. Ер нь бол юу яаж байгаа л да. Хамгийн гол юм бол Монгол үйлдвэрлэдэг гэсэн бичгтэй байгаа шүү дээ. Ордол дээр сэлэн дээр тий. Тэгээд ерөнхийдөө Монголын цаг агаар тохирсон одоо жишээлбэл вакуум сонгохтой тий. Үйлдэл сантдаг. Тэгээд илүү нэмэлт олон юунуудтай байгаа. Заалны алаагууртай гэсэлгээр Монголын хүүтийн эрхтэйс боромсгол зөгцсноор бол ялгагдчихж байгаа юм байна. Харагдах байдлаасаа тий. Үүнээс гадна бас танай үйлдвэр анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан бас автобусыг Монголд анхдагчудаага үйлдвэрлэсэн гэсэн шүү дээ. Энэ автобусны хадлаараас ярихгүй. 2007 онд бол анх тийм хууль стандарт бий болсон байт юм билээ. Одоо нийтийн тээвэрт явж байгаа автобус бол хөгжлийн бэрхшээлтэйг зориулсан тоногдолтой байх хэрэгтэй гэдэг. Одоо тэрэгцэртэй хүн бууцуухад зориулсан. Тэгээд тэр одоо бараг 10 жил болж байгаа боловч өдийг хүртэл тийм автобустай болж амжааг байсан байл та Монгол улс. Тэгээд манай хамт олон тэр талаар судалгаа хийгээд өөрийнхөө автобусны дээр нэг тоноглолыг хийж туршилсан байгаа. Одоо удахгүй тэгээд үйлчлэгэнд явах байхаа.
Тэгэхээр ер нь импортоор орж ирж байгаа автобус за ер нь автомашины хувьд ш тэр иргэд худалдан авсныхаа дараа бол эвдрэл гэмтэл гаргахлаар буцаад бас буух эзэн буцах хаяггүй байдаг шүү дээ. Тэгээд иргэд за тухайн үйлдвэртэй хандлаа гэхэд засвар үйлчилгээнээс маш удаан хугацааг шаарддаг ч гэдэг юм уу. Монголд үйлдвэрлэсэн автобуснуудаас хэрэглээнд нэвтрээд эхлэх юм бол засвар үйлчилгээ аюулгүй ажиллагааны тал дээр бас танай байгууллага 100% баталгаа өгөх байх л та. Манай байгууллага 2 жилийн баталгаа өгж байгаа автобус нь да. Тэгээ хамгийн гол нь үйлдвэрлэгч нь дотооддоо байна гэдэг нь хамгийн том даваа тал шүү дээ. Тий. Наацхан бид нар ч одоо автобусныхаа хэрэглэгчийн гарын авлага, ашиглалтын гарын авлагыг монгол хэл дээр хийж өгч байгаа өөрсдөө маш ойлгомжтой байдлаар. Гаднаас автобус удирдах явбал тухайн орныхоо хэл дээр юм уу, гадаад хэл дээр байдаг шүү дээ. Тий. Тэгээд одоо нэг асуудал гарлаа гэхэд гадаадын үйлдвэрлэлөө холбоо барихаас Монголд байгаа үйлдвэртэйгээ шууд харьцахад бол хамаагүй цаг хугацааны үед шүү дээ. Цаараа даваа талтай гэж байна. Мэдээж үйлдвэрлэлийг цаашид бас өргөжүүлж хүчин чадлыг нэмэгдүүлэх илүү бас хөгжлийн шин шатнд гаргахад боловсон хүчин гэдэг бол мэдээж маш чухал үзүүлэлт байгаа шүү дээ. Тэгэхээр Экобус компанийн хувьд бол үйл ажиллагаагаа эхлээ өнөөдрийн байдлаар бас 40-од мэрэгсэн инженер, мэрэгчлээ боловсон хүчнээр бас үйл ажиллагаа хамт олноо бүрдүүлж чадсан гэж байна. Тэгэхээр цаашид бас яг өнөөдрийн бас таны үйл ажиллагааны явцад харахад шаардлагатай ч юм уу эсвэл дутагдaltaй боловсон хүч яг энэ автомашины энэ зах зээл үйлдвэрлэлд ер нь хэр байна гэж байна. Одоо ерөнхийдөө бол зураг төслийн чиглэлийн, зохион бүтээх чиглэлийн инженерүүд бас нэлээд байх хэрэгтэй. За дээрээс нь цахилгаан электроникийн чиглэлийн инженерүүд хэрэгтэй. За тэгээд яг тухайн яг ажлыг гардаг үүсгэж байгаа ажилтнууд яг бид нэр өөрсдөө үрж манай өдөр дээр дадлагдаад ажиллаа сайшаал ийм хүмүүс бол маш хэрэгтэй байгаа тийм. Үзэгчдээ бид яг одоо Экобус компани үйлдвэрлэсэн G800T маркийн автобусанд ирээд байна. За энэ автобус бол эхний ээлжинд 10 автобусыг үйлдвэрлээд нийтийн тээврийн одоо үйлчилгээнд гаргахад бэлэн болгосон байгаа. Тэгэхээр энэ автобусны хувьд бол одоо яг та бидний өдөр тутамдаа зорчдог том оврын автобустай харьцуулахад бол шалан 2 дахин намхан учраас өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэхэд бол илүү тохиромжтой. За үүнээс гадна бол яг бэлэн болсон автобусны хувьд 29 суудалтай Монгол орны цагуурын нөхцөл байдал тохирсон өвөлдөө бол цамцдаггүй цонхтойгоос гадна за мэдээж хамгийн гол нь бол үйл цагт хамгийн их асуудал үүсгдэг утаа ялгаруулдаггүй гэдгээр бол нэлээд онцлогтой байгаа. Тэгэхээр цаа бидний өндөр тутамдаа үйлчлүүлдэг том оврын автобуснуудын хувьд импортоор орж ирсэн автобусны хувьд бол 100 км-т за доор хаяж 35 литр бензинийг зарцуулдаг бол энэ эко бус G800T загварын энэ шинэ үйлдвэрлэсэн за дотоодод үйлдвэрлэсэн автобусны хувьд бол 128-аас ихгүй литр бензин зарцуулах за бензиний хувьд бас ийм ашигтай түвш бага зарцуулдаг ийм шинэ загварын автобус байгаамаа. Нэвтрүүлэгтэй хамт байгаа үзэгч танд баярлалаа. Тэгэхээр Экобус компанийн хувьд бол автомашин, за Тарилабус автобус зэрэг цахилгаан автомашиныг бол дотоодод үйлдвэрлэхээс гадна бас өөрсдийн үйл ажиллагаа үйлдвэрлэлд хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, за багаж хэрэгслийг бас өөрсдөө бас дотооддоо үйлдвэрлэдэг юм байна. Тэгэхээр танай компанийн хувьд яг өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа явуулахад яг үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа тоног төхөөрөмжөө ямар нэр төрлийн бүтээгдэхүүнийг өөрсдөө бас үйлдвэрлэдэг. Манайх автобусыг хүндлэн чиглэл нэг постоос нөгөө пост руу шилжүүлэх үүрэг бүхий хүндлэн шилжүүлэгч тавцсан бид өөрсдөө зохион бүтээж бүх зураг цэцлийг гаргаад үйлдвэрлэсэн байгаа. Мөн өргөн тээвэрлэх зориулт бүхий Яман караныг бас бүх тооцооллыг гаргаж манай инженерүүд өөрсдөө хийсэн. Тэгэхээр мэдээж худалдаж авахаас илүү өөрсдөө яхахлаар бүтээгдэхүүний өртөг хямд бас илүү аюулгүй ажиллагааны тал дээр өөрсдийнхөө хэсгийн юм дээр бас илүү найдвартай байдаг байх л та энэ тал дээр. Тийм давуу тал байлгүй яг хөө мэдээж өөрсдөө хийж байгаа юм чинь өөрсдийнхөө онцлог байдлыг илүү их чухалчиж түүндээ тохирсон бүтээгдэхүүнийг бид өөрсдөө үйлдвэрлэж байгаагаараа онцлогтой мөн хоёрдугаарт нь болохоор манай инженерүүд зохион бүтээж гин гэдэг чинь манай инженерүүд чадвар байна, чадж гин гэдгээ бас харуулж байгаадаа баяртай байгаа. Мэдээж яг энэ төрлийн үйлчлэгээ явуулах, за яг энэ үйлдвэрлэл явуулах, яг энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бас гадны туршлагуудыг мэдээж нэвтрүүлж байгаа хэлтэй. Танай өдрийн хувьд ч гэсэн гадны туршлагуудаас өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, за загвар дизайнаа гаргахтаа ч гэсэн бас импортоор орж ирж байгаа гадны улсад хэрэглэдэг нийтийн тээврийн хэрэгсэлтэй ч гэсэн бас анализ дүгнэлт тооцоо судалгааг хийдэг баг. Ер нь бас яг нийтийн тээвэр яг танай үйлдвэрлэлтэй төстэй улсуудаас ер нь аль улсын туршлага илүү та нарт ойр байнаас үйлдвэрлэлтэй аль улсын туршлагыг илүү их нэвтрүүлж ашигладаг байна. Манайх Герман, Япон улс мөн бүгд нарын хятад улсаас туршлага судалдаг байгаа. Манай инженерүүд
бүгд Япон руу Япон, Хятад руу дадлагаар явж үйлдвэрлэлтэй танилцаад бүхий л үйлдвэрлэлийн дамжлага бүх зүйлтэй танилцаад туршлага судлаад ирсэн байгаа. Гадны томоохон бас автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьд бол жижиг гаражнаас 1-2 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа эхэлжсэн бол танай үйлдвэрийн хувьд бас Монголд анхдагч бас автобусны үйлдвэр гэхэд 30-40 ажилтнтай бас маш том үйлдвэрийн байртай нэлээд бас илүү цаашид өргөж дэвжих боломж олцоо байна л та. Тэгэхээр бас гадны улсуудад очиж туршлага судлахад ер нь цаашид бас үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд ямар зүйлийг илүү нэвтрүүлэх шаардлагатай, яг өнөөдрийн нөхцөл байдлаа цаашид сайжруулахад ямар бас зүйлийг нэвэх шаардлагатай гэж байна. Тэгэлгүй яг хөө мэдээж энэ технологийн төлөвлөлт маш чухал. Одоо үйлдвэрлэл гэдэг маань өөрөө хитнээн ширхэг бүтээгдэхүүнийг хэр хугацаанд үйлдвэрлэх вэ гэдгээс технологийн төлөвлөлт маань хамаарна. Манай үйлдвэрийн хувьд бол жилд 100-аас 120 автобус үйлдвэрлэнэ гэсэн тооцоололтой байгаа. Тэгэхээр яг жилд 100-аас 120-ыг үйлдвэрлэхэд манай үйлдвэрт ямар шатлага дамжлагтай хичнээн пост байх уу, хичнээн ажилчин ажиллах уу гэд бүх тооцооллыг гаргацсан байгаа л да. Энэ тоог илүү наривчлаад дотор нь задлаад жишээлх юм бол автобуснаас гадна сургуулийн зориулалттай скул бас юм уу, аль эсвэл ачааны машин ч юм уу үйлдвэрлэхээр болбол илүү өргөжүүлээд илүү нэмэлт тоноглол авах мөн бидэнд сурах зүйл маш их байгаа л да. Бас ер нь үйлдвэрлэлийн салбарт айлч тэр хүнд хөнгөн гэл хүнсний үйлдвэрлэлийн анс салбарт ер нь гар ажиллагаанаас илүү бас хүний гар ажиллагаа багтаа бас үйлдвэрлэл илүү бас нэвтэрч байна л да. Тэгэхээр яг автомашины салбарт энэ төрлийн технологийн шинжилэл ер нь хэр хийж байгаа? Ер нь бол үйлдвэрлэлийнхээ хүчин чадлаас хамаарат Япон, Герман гэх мэт бүх улсын машин үйлдвэрлэлийн салбар бүрэн автомат, хагас автомат болцсон байгаа. Манайх ч гэсэн араас нь бүх зүйлээ автоматжуулах тийм мөрөөдөлтэй явж байгаа. За та бүхний ажилд амжилт хүсье, баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр өнөөдөр манай улсад нийтийн тээврт ашиглагдаж байгаа том оврын автобуснуудын хувьд бол импортоор орж ирсэн автобусныг төр засгаас гайл бол нүүтийн татварыг чөлөөлсөн байгаа. Энэ нь бол импортоор орж ирж байгаа нийтийн тээврийн хэрэгслийг дэмжих нэг томоохон зохицуулт байгаа. Харин өнөөдөр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотоодын үйлдвэрлэлийг сэргээнэ гэж байгаа бол энэ зохицуултыг бас өөрчлөх шаардлага байгаа гэдгийг үндэсний үйлдвэрлэгч хэлж байна. За учир нь өнөөдөр яг төр засгийн зүгээс татварын тал дээр авч хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээ бол дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжихээсээ илүү импортын бүтээгдэхүүнийг дэмжсэн юм шийдвэр байгаамаа. Өнөөдөр яг дотоодд үйлдвэрлэж байгаа автобусны чиглэлээр үйлдвэрлэл явуулахад тоног төхөөрөмжийг бол засгийн газраас ямар нэгэн байдлаар одоогийн байдлаар бол хүндлэлт үзүүлэлэг байгаа. Цаашид автобусны үйлдвэрлэлийг дотоодод хөгжүүлэхэд төр засгаас нэн тэргуунд татварын зохицуултыг хийх шаардлага байгааг үйлдвэрлэгчид хэлж байгаамаа. Гаднаас импортоор авж байгаа том оврын автобус троллейбусны нөөц гайлын татварыг тэгэлсэн байгаа. Манай үйлдвэрүүдийн үндсэндээ 3 үйлдвэр байгаа шүү дээ. Үйлдвэрүүдийн үйлдвэрлэлдээ зориулж авж байгаа эд анги, угсаргааны бүрдлийн ангиуд материалууд 100% татвартай явж байгаа. Ер нь бол энэ талаар бас энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж манай төр засгийн удирдлагууд их хурлын дарга маань ирээд бас үйлдвэрлэлтэй танилцаад хэлсэн. Бид чи ер нь яагаад энэ хүнд үйлдвэрлэлийн салбар руу орсон юм бэ гэхээр нэгдүгээр төр салбарын инженерүүд энэ салбарыг бий болгох нэгэн тийм хүний нөөц манай улсад байхад мэрэгчнүүд бэлтгэдэг шүү дээ. Шинжилгээ технологийн сургууль. Тэгэхээр энэ хүнд үйлдвэрлэлийн суур салбар, машин үйлдвэрлэлийн салбар бол бусад хөнгөн хүнсний үйлдвэрүүд хөдөө аж ахуй зам барилгатаа хэрэглэдэг машин техникийг үйлдвэрлэдэг хөдөлмөрийн бага зэвсгийн үйлдвэрлэж өгдөг ийм суур үйлдвэрлэл учраас энэ суур үйлдвэрлэлийг хөгжүүлснээр нөгөө хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн дагаж хөгжин улсад үйлдвэр хөгжснөөрөө эдийн засаг сайжирна сүүлийн үед ярьдаг солонгорно гэж ярьж штэ. Энэ үйл ажиллагаанд л хувь нэмрээ оруулах чиглэлээр номон хайлтан гим шийдвэр гаргаж энэ үйлдвэрийг байгуулсан байгаа. Ер нь тэгээд үйлдвэрчдийн хөтөлбөр гэж манай улсаас байгууллаа. Үйлдвэрчдийн 90 үеийг эрснийг зарлаж өгнө гэж засан газар маань 2-3 жилийн өмнө тунхаглалаа. Энэ бүгдэд үндсэндээ бол яг итгэж найдаж үйлдвэрлэл явуулах тохиромжтой орчин бүрдүүлнэ. Бодлогын орчин, санхүүгийн дэмжлэгтэй мөнгө өгөөч гэж байгаа юм биш ээ. Тэр татварын шудраг орчин. Эхний ээлжинд ядаж тэнцүү ижил нөхцөл, гаруун ижил нөхцөл. Ер нь бол үйлдвэрлэлийг хөгжүүлж ирсэн улс орны туршлагаар бол өөрийнхөө үйлдвэрийг хамгаалж
одоо импортын бүтээгдэхүүн татвар нэмэх, бүр оруулахыг хоригдсон юм шийдвэрүүд бол олон улсад зөндөө байдаг. За манай улсыг 100% импортлагч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй улс гэж ярьдаг. Тэгвэл манай улсын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болоод за үндэсний үйлдвэрлэгчид баялаг бүтээгчид болоод хангалттай хэмжээнд хөгжиж за хувийн хвшлийнхэн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж бол дор бүрний идэвхтэй санаачлахтай ажиллаж байна. За өнгөрсөн дугаартаас үзэгчдэнд хүргэсэн модны үйлдвэрлэлийн салбарт өнөөдөр төр засгийн зүгээс ядаж жил болгон худалдаа авдаг сурагч байгаа ширээ сандлын тендерт за импортын бүтээгдэхүүнийг оруулахгүйгээр дотоодын үйлдвэрлэгчдэд энэ сурагчийн ширээ хийх эрхийг нь бүрэн олох юм бол модны салбарт бас томоохон дэмжлэг болно гэдгийг илэрхийлж байсан бол яг үүнтэй адилхан өнөөдөр иргэд та бидний өдөр тутамдаа зорчдог нийтийн тээврийн салбарт жил бүр одоо парк шинжилгээг хүрээнд гаднаас худалдаа авдаг автобус баазын автобуснуудын хувьд дотоодод үйлдвэрлэсэн автобусыг худалдаа авах юм бол энэ нь яг автомашин үйлдвэрлэлд за автобусны үйлдвэрлэлийн чиглэлд дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд бас маш том дэмжлэг олно гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байна. За өнөөдрийн дугаараар үзэгчдэнд за автомашин үйлдвэрлэлийн зах зээл болоод автобусны үйлдвэрлэлийн зах зээл манай улсад хөгжиж байгаа. За үүний нэг илрэл болсон Экобус компаниас мэдээллийг танд сурвалжлан хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгчдэнд баярлалаа.